Саяны бидний уншилсан 1-р Иохан ном 3-р бүлэг дээр биднийг Бурхны хүүхд юм а гэдгийг хэлж өгсөн байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног та бүхэнд хуваалцаж ирсэн шүү дээ. Бид өөрсдийгөө хэн гэж бодож байгаагаараа амьдардаг юм а гэж. Бид өөрсдийгөө гуйлагчин гэж бодвол гуйлагчин шиг амьдарч, бид өөрийгөө баян гэж бодвол баян шиг амьдарч, бид өөрийн амжилттай хүн гэж бодвол амжилттай амьдарч, бид өөрийгөө бүтлгүй хүн гэж бодвол бүтлгүй амьдардаг юм а гэж. Харин бид Есүс Христ гэснийхаа дараа бидний дүр төрх, бидний хэрэгэм зэрэг бол өөрчлөгддөг юм а гэж. Тэгэхээр бид шинэ бүтээл болгон өөрчлөгддөг бол хоёрдугаархан бид Бурхны хүүхэд болгон өөрчлөгддөг. Тэгээ бүгдээ хамтдаа 1-р Иохан номынхон 3-ын 1-р эшлэлийг хамтдаа уншицгаая. За 1-р эшлэлийг нь чанга дугаар уншлаа 3-аа. Бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойргосныг хараач. Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь түүнийг таньдаггүй учир юм аа. Амен. Үүгэнд хэлэхдээ бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойргосныг хараач гэж. Биднийг Бурхан өөрийнхөө хүүхэд гэж дуудаж байгаа маань өөрөө энэ бол асар том их хайр юм аа гэж илэрхийлж байгаа юм. Амен. Тэгэхээр бид Бурхны хүүхдүүд юм аа. Тэгвэл хизээ Бурхны хүүхдүүд болсон юм бэ гэдгийг бид нар сайн мэдж байгаа нэг ишлэл шүү дээ. Иохан ном 1:12 дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрнд итгэгчдэд тэрээр Есүс Бурхны хүүхэд болох эрхийг өглөө гэж хэлсэн байдаг. Та бид Есүс Христийг өөрийн аврагчаа эзнээ гэж хүлээн авсан тэр цаг үеэс эхлээд та бид Бурхны хүүхэд болон хувирцгаасан юм байна. Амен. Энэ ертөнцийг тэр агуу Бурхны хүүхэд болон хорьсон юм. Энэ бол ямар их хайрыг сойргосон юм бэ гэж хэлүүлж байгаа зүйл юм. Тэгэхээр Есүс Христийг хүлээн авсан тэр мөчөд таны өмнөөс тэнгэр асар их баяр хөөр болсон гэж хэлсэн шүү дээ. Яагаад тэр юм бэ? Та Бурхны хүү, Бурхны охин болж байгаа учраас тэр юм. Би ерөнхийлөгчийн хүү охин байхаас, би нэгдсэн үндэсний байгууллагын удирдагч нарын хүү охин байхаас илүү гайхамшигтай хувь тавилан бол энэ ертөнцийг бүтээгч Бурхны хүү охин байх явдал юм байна. Тиймээс та өөрийгөө юу гэж хардаг вэ? Та өөрийгөө юу гэж дүгнэдэг вэ? Та өөртөө ямар статусыг барьж алхдаг вэ? Тэр нь чухал биш юм байна. Учир нь Библи таныг Бурхны хүүхэд гэж хардаг юм байна. Тиймээс өөрийгөө бид Бурхны хүүхэд юм а гэж харах ёстой. Би Бурхны хүүхэд байх ямар их хайрыг авсан юм бэ гэдгээрээ өөрийгөө харж явах ёстой юм байна. Амен. Тэр Бурхан бидний эцэг юм байна. Бурхан бидний эцэг учраас тэр биднийг мэддэг, тэр биднийг хамгаалдаг, тэр биднийг сахилгажуулдаг гэж Библиэд хэлсэн байна. Матай ном 6-гийн 8 дээр хэлэхдээ тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг юм а. Та бид эзнээс эзэн минь надад энэ зүйл хэрэгтэй байна. Бурхан надад энэ зүйл хэрэгтэй байна гэж амаа нээхээс өмнө Бурхан таныг мэддэг юм а. Миний хүүд, миний охинд энэ зүйл хэрэгтэй байгаа гэдгийг. Тиймээс хүмүүс таныг мэдхгүй, хүмүүс таныг ойлгохгүй, хүмүүс таныг мэдрэхгүй гэж магадгүй. Гэхдээ Бурхан эцэг таныг мэддэг юм а. Амен. Тэгэхдээ тэр мэддэг эцэг биднийг гуйхыг хүсдэг юм ба. Тэр биднээс өөрөөс нь гуйвал тэр мэддэг хэрнээ гуйх үед нь хариулж өгдөг гэж байна. Эцэг биднийг мэддэг, мөн Бурхан эцэг биднийг хамгаалдаг юм байна. Ром номын 8:31 дээр хэлэхдээ тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ гэж. Та Бурханы хүү охин болцсон байхад хэн таныг эсэргүүцэж чадах юм бэ? Хэн таны амьдралыг боснуулж муу муухай болгон хувиргаж чадах юм бэ? Яагаад юм бэ? Бурхан таны эцэг учраас. Та Бурханы хүүхэд учраас. Тэгмээс та бидний дотор ийм итгэл байх ёстой. Би Бурханы хүүхэд юм. Би ийм агуу хайрыг авсан юм. Тиймээс тэр намайг мэддэг, тэр намайг хамгаалдаг. Миний амьдрал дээр хинч Бурханаас намайг салгаж чадахгүй, хинч миний амьдрал дээр намайг эсэргүүцэн намайг зовж чадахгүй гэсэн итгэл байх ёстой. Тэр бас эцгийн хувьд нь Бурхан эцгийн хувьд нь биднийг сахилгажуулдаг юм а гэж Библиэлд өгүүлдэг. Еврей номын 12-ын 7 дээр хэлэхдээ та нарын гівчдэг нь сахилаг баттай болохын төлөө юм а. Бурхан хүүхдийнхээ шигээ та нарт харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаана байна вэ? Сайн аав бол өөрийнхөө хүүхдүүдийг сахилгажуулдаг юм а гэж.
Ямар нэгэн алдаа, ямар нэгэн буруу зүйл хийх юм бол цахилгажуулдаг. Магадгүй та өдийг хүртэл зөндөө олон цахилгажуулалтанд өссөн байх. Зарим нэг аавын ээжийн цахилгажуулалт жоохон хитрээд байдаг ёстой зүйл. Ер нь цахилгажуулалт гэж зүйл айшгүй байх хэрэгтэй. Харин бурхан эцэг ч гэсэн биднийг цахилгажуулдаг юмаа гэж хэлсэн. Гэтэ тэр цахилгажуулахдаа бидний махбодийн аав ээж шиг хэрцгий ч юм уу, эсвэл уур бухимдлаар ч юм уу, эсвэл биднийг зовоохын тулд ч юм уу, тэмгэн байдлаар хийдэггүй юм байна. Тэгэж аав ээж хүүхдэд хандсан цахилгажуулалт бүгдээрээ тэдний сайн сайхны төлөө байдгийн яг л адилаар бурхан тийм ба. Ерөөдөө 12-ийн 10 дээр хэлэхдээ тэд үзмжийнхээ дагуу биднийг хэсэг зур цахилгажуулсан бол бидний эцгийн талаар ярьж байгаа юм. Тэрээр бидний сайн сайхны төлөө биднийг цахилгажуулсан юм. Бурхан биднийг цахилгажуулсан, мөн цахилгажуулж байгаа ирээдүйд бас биднийг цахилгажуулах болно. Харин бурхан биднийг цахилгажуулалт нь бидний сайн сайхны төлөө байдаг юмаа гэж хэлж байгаа. Энд амин их юм байна уу? Энэ амар чухал байгаа да. Бурхан биднийг цахилгажуулдаг юм. Тэгээд бодоод үзлээ сүүлийн үед бурханаас цахилгажуулалт авсан тохиолдол байна. Ер өмнө авсан болов уу? Магадгүй зарим нь одоо авч явж байгаа юм бол. Гэтэ бурханы цахилгажуулалт нь бидний мартаарай. Таныг зовоохын тулд биш, таныг шийдэхийн тулд биш, таны сайн сайхны төлөө юмаа гэж үгнээр хэлсэн байна. Цааш нь харах юм бол тэгснээр бид түүний ариун чанарыг хуваалцагч болох юм аа. Бидний сайн сайхны төлөөх бурханы цахилгажуулалт нь явсаар хагаад биднийг бурханы адил ариун чанарыг хуваалцаж болохын төлөө байдаг юм а гэсэн үг. Цахилгажуулалтанд ороод гарч байгаа хүмүүсийн хувьд бол тэр хүн ариун байдал руу нэг алхам ойртсон байдаг гэсэн үг байна. Тиймээс бид байнга бодох ёстой нэг чухал зүйл. Та бол бурханы хүү, та бол бурханы охин. Бид бүгдээрээ бурханы хүүхдүүд. Ийм агуу хайрыг эцэг бидэнд сойрхсон юм. Тэр эцэг биднийг дахиад мэддэг. Тэр эцэг биднийг хамгаалдаг. Тэр эцэг биднийг цахилгажуулдаг юм шиг. Тэгээс бурхан таныг хайрласандаа сайн сайхны төлөө цахилгажуулж байгаа бөгөөд энэхүү цахилгажуулалтын дараа та бурханы ариун чанараас нэг хэсэг нь хуваалцаж болчихсон. Улам илүү ариун алхам руу нэг алхам ойртчихсан байдаг юм а гэдэг ойлгох хэрэгтэй. Тэрнээс бурхан ууртаа бурхан байгаад таныг алдаан гарангууд шийдэх гээл таны дээр янз бүрийн асуудлыг буулгах гээд байгаа мэтэр бурханаас айх хэрэггүй гэсэн. Тэгэхээр бид бурханы хүүхдүүд юм. Тэр нэгдүгээр шилдээр өргөжтүүлэн хэлэхдээ биднийг ертөнц таньдаггүй юм а гэж. Түүнийг таньдаггүй учраас гэж. Та гудамд гараад явж хахад хүмүүс таныг хүү энэ чинь бурханы хүүхдээ шүү дээ. Энэ бурханы хүүхдээ чинь ингэж харьцаж болохгүй юмгүй байдлаар ярьдаггүй шүү дээ. Хүмүүс таныг зүгээр нэгэн гаднах үзмж, боловсрол, байр байдлаас нь таныг хэмждэг. Юу ярих гэдэг нь ихлээр ертөнцийн хүмүүс бурханыг таньдаггүй учраас таны бурханы хүүхдгээр таньдаггүй. Гэхдээ та бурханыг таньдаг юм бол өөрийгөө бурханы хүүхдгээр таньж бусад итгэлийн ахын төсөж гисэн тэгж харах хэрэгтэй гэсэн үг. Бид дотор бие биенээ бурханы хүүхд гэсэн харцаар харах хэрэгтэй гэсэн үг. Хүмүүс гаднах үзмж, боловсрол, өндөр нам, байр байдлаар хэмжиж байгаа бол танд нэг том хэмжээр байх хэрэгтэй. Тэр хэмжээс нь юу вэ? Та энэ бол бурханы хүүхд. Хичнээн ядуу байсан ч хичнээн мухавцтай байсан ч, хичнээн боловсралгүй байсан ч та энэ бол бурханы хүүхд юм а гэдгээр харах хэрэгтэй гэсэн үг. Амин байхгүй. Бидний мартаа энэ юм чухал юм. Ром 12-ийн 10 дээр хэлэхдээ ах дүүсийн хайраар бие биенээ хайрл. Бие биенээ өөрөөсөө дээгүр дээдлэн хүндлээ гэж. Ягаад тэгж байгаа вэ гэхээр бид бүгдээрээ бурханы хүүхдүүд учраас тэр. Бурханы хүүхэд болно гэдэг бол үнэхээр гайхамшигтай ивэлэг авсан байна гэсэн утгатай шүү дээ. Гэтэ нэг ийм зарим нэг хүмүүс Христ итгээд бурханы хүүхэд гэдгээс илүүгээр боол гэсэн сэтгэлгээтэй амьдарч байгаа нь их үед. Бурхан бол эзэн, бурхан бол захирагч, тэр бол хаан. Инээс болоод өөрийгөө боол гэж бодох нь их үед. Би бурханд үйлчлэх ёстой. Мэдээж бид бурханы зарц боол гэсэн үг Библиэд байгаа. Гэтэ энэ нь түүний хүүхэд гэдгээс ангид зүйл биш юм байна. Тиймээс би тань үг хэлэх гэдэг нь ихээр та бурханы зарц байж болно, ажилчин байж болно. Гэтэ үүнээс түрүүн та бурханы хүүхэд болох ёстой байна. Амен. Өөрийгөө бурханы хүүхэд гэдгээр харах ёстой.
Тэгж байж та бусдыг ч гэсэн Бурханы хүүхэд гэдгээр харж чадна гэсэн үг. Бурхан таны талд байгаа юм бол хэн таныг эсрэгж чадахгүй гэсэн бодол та бидний дотор байх ёстой юм. Нэгэн гэрчлэл сонсч байсан үед Юн Чи Йон гэдэг нэгэн пасторын гэрчлэлийг сонссон юм байна. Энэ пасторын гэрчлэлийг сонсч байгаа би нэг зүйл дээр маш их ивэл авсан нь тэр хүн боолын сэтгэлгээтэй илгээлтийн эзэн гэж байдаг. Бурханы хүүхэд гэсэн сэтгэлгээтэй илгээлт эзэн гэж байдаг гэж гэрчилж байхдаа ярьж ирсэн. Боолын сэтгэлгээтэй хүмүүс нь Бурханы хий гэснийг л хийдэг бол харин Бурханы хүүхэд гэсэн сэтгэлгээтэй хүн бол Бурханы сэтгэлийн дагуу хийдэг юм а гэж. Та бид Бурханы үгийг цагтаа Бурханы ажлыг хийхдээ боол гэсэн сэтгэлгээр биш. Түүний хүүхэд гэсэн сэтгэлээр Бурхан аавынхаа сэтгэлийг ойлгож ухаарж хийж явах нь чухал юм. Библиэлд сайн мэдээ харь үндэстэнд хүрсдэг. Харь үндэстэнд хүрэнгүүт Юда хүмүүсийн хувьд нь харь үндэстэй хүмүүстэй харьцдаггүй байжгаад Есүс Христосд дамжуулан бүгдээрээ адилхан Бурханы хүүхэд юм а гэсэн нэг статустай болж явах үед үнэн хүлээн авч чадахгүй хүмүүс маш их байсан байна. Насан туршдаа харь үндэстэй хүмүүсийг баг нохоо гэж бодож явсан хүмүүс Есүс итгэснийхаа дараа харь үндэстэй хүмүүсийг адилхан Бурханы хүүхэд юм а гэж хүлээн авах шаардлагатай болж байгаа. Үнэхээр тэдний хувьд хэцүү байсан байхгүй энэ зүйл. Тиймээс Юдэ хүмүүсийн сайн мэдээ тараалт нь харь үндэстэн рүү илүү идэвхтэй явход хэцүү байсан юм. Та бидний хувьд ч гэсэн таны дургу хүн байж болно. Гэтэл тэр хүн Есүс Христ хүлээн авсан бол адилхан Бурханы хүүхэд болон хуурж байгаа гэдэг ойлгох хэрэгтэй. Та ч гэсэн муухай гэмтэн байсан байж болно. Есүс хүлээн авсныхаа дараа та Бурханы хүүхэд болж байгаа гэдгийг харах хэрэгтэй. Бурханы хүүхэд гэсэн хараагаар өөрийгөө болон бусдыг харцгаая. Амен. Хоёрдугаар ишлэлдэр хэлэхдээ хайртууд минь ээ бид одоо Бурханы хүүхдүүд гэж дахин хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Бурханы хүүхэд гэдэг бидний мартаар энийг байн толгоонд авч яваарай гэж хэлж байгаа. Цамд бидний амьд зөндөө олон асуудал, бэрхшээл, эргэлзээ, айдас, зовлон гарч ирэх үед нь ирээдүй их бүрхэг харагддаг шүү дээ. Тэр үедээ та өөртөө хэлээрэй. Би Бурханы хүүхэд. Бид одоо Бурханы хүүхдүүд гэж. Бидний ямар болох нь хараахан ичлэгдээгүй. Түүнийг ичлэгдэхэд нь бид түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно. Бид Бурханы хүүхэд гэж болсон хэрнээ яг л нөгөө нэг бидний гадна төрхөө байр байдал амьдралын хэм маяг яг л хэмдэ байгаа. Тэгэхээр заримдаа би нэр Бурханы хүүхэд болоод юу олж долоо гэсэн бодолч гэсэн төрж магадгүй. Гэтэ Библиэлд юу гэж хэлж байна? Бидний ямар болох нь хараахан ичлэгдээгүй маа гэж. Та одоо Бурханы хүүхэд мөн ч гэсэн та яг Бурханы хүүхдийн тэрхүү дүр төрхт бүрэн ороогүй байгааг хэлээд байгаа юм. Бидний ямар болох хараахан ичлэгдээгүй. Харин түүнийг ичлэгдэхэд өөрөөр Есүс Христийн хэлээр ирэх үед бид түүнтэй Есүстэй бид өөрөөр Бурхантай адил болох юм аа гэж. Бид Бурханы хүүхэд гэсэн яг энэ хүү хэлбэрлүүгээ Есүсийг дахин ирэх үед Есүс Бурханы бүрэн илчлэх үед тийшээ орж хувирах болно гэж хэлж байгаа. Тэгээд бид Бурханыг нүүр нүрээрээ харах болно гэж. Энийг харахаар бүгд алга ташаад гуяа алгатаад орилох хэрэгтэй байхгүй юу? Яа гэх. Эдгээр Коринт ном 12 13-12 дээр хэлэхдээ тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардагч дараа нь нүүр нүрээ харна гэсэн. Эц Паулийн бид Бурханы бүдэг бадаг хардаг юм аа. Мэдээж тэгж байгаа тийм үү? Бид Бурханы бишээсээр харж байгаа. Итгэлийн ахын дүүсаа дамжуулан харж байгаа. Бурханы надад ариун сүнсээр илчилж байгааг харж байгаа. Бид Бурханы бүдэг бадаг харж байгаа. Гэхдээ түүнийг бүр нүүр нүрээр харах цаг ирэх болно гэж. Бид хоёрдугаар ишлэлч гэсэн түүнийг байгаагаар нь харах болно гэж. Бурханыг харсан хүмүүс амьд байх боломжгүй юм. Нэг удаа Мойсе хэлдэг шүү дээ. Эзэн Бурхан минь над өөрийгөө харуулаач гэх. Тэгэхэд эзэн Бурхан боломжгүй маа. Намайг харах боломжгүй. Намайг хараад амьд үлдэх хүн байхгүй маа гэж хэлдэг. Гэхдээ бид Бурханы хүүхдүүд болсон учраас бид түүнийг харах цаг бидэнд ирнэ гэж хэлж байгаа. Яа, Бурханыг харах болно. Тэгээ Бурханыг харахаас түрүүнд бид түүнтэй адил болно гэж. Түүнтэй адил болсон учраас Бурханыг харах болно гэж. 1-р Коринт ном 15-49 дээр энэ тухай хэлсэн байдаг юм л да. Шорон хүний дүрийг бид өмсдөг шигэ
Тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Яг өнөөдөр бидний бие бол ямар дүр юм аа? Шорон хүний дүр юм аа гэж хэлж байгаа. Яг л Адамыг юугаар бүтээсэн учраас? Шорон бүтээсэн учраас. Шорон хүний дүрийг өмсөд энэ биетэйгээ бид зарим нь одоо 30 би бол 30 жил явчлаа. Зарим нэг 20 хэдэн жил явж ийн энэ хүмүүс тэгээд 40 50 жил яваад 70 80 жил болоод 100 хэдэн жил яваад бүгдээрээ шорон хүнийхээ энэ хүү дүрийг тайлах бол. Харин эзний ирэх үед бид тэнгэрлэг хүний дүрийг өмсөх болно. Энэхүү тэнгэрлэг хүний дүрийг өмснө гэдэг бол бид бурхантай адил болно гэсэн үг. Тэнгэрлэг хүний дүрийг өмсөж бурхантай адил болсон хүмүүс бурхан аавыг нүрээрээ харах болно гэж хэлж байна. Энэ бол гайхамшигтай байв. Энэ бол гайхамшигтай байв. Бурхантай уулзна, түүнийг харна гэдэг бол ямар гайхамшигтай том хувь тавилан байв. Исая номын 6 дугаар бүлэг дээр нэгэн үзэгдлийг үздэг л дээ. Тэрэндээ ямар үйл явдал гардаг вэ? Сераф гэдэг тэнгэрэлчин талаа гардаг. Сераф гэдэг тэнгэрэл 6 далавчтай маа гэж. 6 далавчийнхаа хоёроороо хөлөө хаагаад хоёроороо нүрэл дадлаад хоёроороо нисэнгээ бурхан бол ариун гэж тунгалж байгаа төг гардаг. Бурханы ариун оршихуйд үйлчлдэг тэнгэр элч нар хүртэл нүрэл далдлан хөлөөл далдлан бурханыг магтдаг тийм ариун нэгнийг тэнгэрлэг хүний дүрийг өмсөд та бид харах болно гэж хэлж байгаа байна. Илчил ном 4-р бүлэгтэр ч гэсэн бурханы сэнтийг тойрон байгаа 4 амьтан гардаг. Тэгээ 4 амьтан 4 нүдтэй 4 амьтан байна гэдэг. Энэ 4 амьтан байн өдөр шөнөгүй бурхан бол ариун юм аа гэж тунгалж байгаа та гардаг. Ийм агуу эзнийг харах цаг бидний амьдрал дээр байна. Ийм агуу эзний хүү охин гэж та бид дуудагдж байгаамаа гэж хэлж байна. Тиймээс бидний мартаарай. Түрүү хэлсэн шүү. ертөнцид бурханыг таньдаггүй учраас таныг таньдаггүй. ертөнцид таныг танихгүй, таныг үнэлэхгүй, таныг байгаа байдлаар чинь дүгнээд байгаа. Энийг битгий хүлээн аваач. ертөнцийн дүгнэлтээр өөрийгөө хэм хэмжиг битгий тодруулаач. Сүүлийн үед сошиал орчин хөгжсөн байгаа хүн болон сошиал орчин руу орж байгаа. Бидээс сошиал орчин дээр хүмүүс хамгийн сайн гэдгээ л тавьж байгаа шүү дээ. Эрт босч байгаагаа тавьж байгаа, гой хувцастай болж байгаа, гой машинтай болж байгаа, гой амжилтанд хүрж байгаа хүмүүс тавьж байгаа. Хүмүүс муу юмаа бусдад харуулах хүсэхгүй, үргэлж сайн байгаа харуулах хүсэж байгаа. Мэдээж хүн болон үргэлж сайн байгаад байхгүй. Харуулж байгаа юмыг болгоны харахтаа өөртөө харьцуулан сэтгэлээр унж болохгүй юм. Яг энэ хөгжиж буй орнуудад энэ зүйл хамгийн их гардаг. Бид араас нь орж байгаа бидний ч энэ зүйл их тохиолдох бол. Бидний дотор бусдаа өөрийгөө харьцуулдаг, сэтгэлээр ундаг, атаархдаг ийм үйлдэл гарна. Гэхдээ би тийм арт. Бид бурханы хүүхдүүд. Биднийг танихгүй хүмүүсийн үнэлэмжээр, бурханыг таньдаггүй хүмүүсийн үнэлэмжээр өөрийгөө бити тодорхойлоод яваад л. Энэ маш үн цэнтэй зүйл энэ дотор байж байгаа юм. Тэгээ 3 дугаар ишлэлээр цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ түүнд ийхүү найдаж байгаа бүхэн юу гэж найдаж байгаа вэ? Бурханыг Иесусыг илчлэгдэхэд бид түүнтэй адилхан болоод Бурханыг харах болно гэж Бурханд найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар Бурханы цэврийн адилаар өөрийгөө яадаг юм аа? Сэвшүүлдэг юм аа гэж. 3 дугаарх нь Бурхан цэврийн адилаар Бурханы хүүхдүүд өөрсдийгөө цэвэршүүлдэг юм аа. Юунаас цэвэршүүлэх вэ? Энэ нийгмийн гим нүглүүдээс, махан бидийнхоо дур хүслүүдээс, товчхон гим нүглээс өөрсдийгөө цэвэршүүлдэг юм аа гэж. Бурханы хүүхдүүдийн амьдралын хэм маяг нь юу юм бэ? Товчхон нэг л үгээр хэлэх юм бол ариун бурханы хүүхдүүд ариун амьдралаар амьдардаг л гэсэн үг. Тэгэл болоо. Энэ бол бидний амьдралын хэм маяг байх ёстой. Би зүрх сэтгэлдээ хийж байгаа ажил дээрээ, гэр бүл дээрээ бид ариун байдлыг бий болгох хэрэгтэй. Яагаад бурхан маань ариун учраас л шүү дээ. Эцэг маань ариун учраас тийм аа. 1-р Петр ном 1:15 дээр хэлэхдээ харин та нарыг дуудсан нэгний адил өөрсдийн бүхий л зам байдалтай бас ариун байх тун. Юун дээр ариун байгаарэ гэж хэлсэн бэ гэхээр бүхий л зам байдал
бусдаа ариун байгаарай гэсэн байна. Тэгээ миний хувьд энэ хамгийн хичээдэг зүйл ах нь. Гэхдээ заримдаа чаддгүй тэр нэг зүйл. Зам байдалтай ариун байх хэрэгтэй гэж. Есүс хэлсэн шүү дээ. Би зүрх сэтгэлдээ даруй дүлгөө юм аа. Бурхны хүүхдүүд энэ зүйл дээр өөрсдийгөө цэвэршүүлдэг. Бид эзэнд итгэсний дараа бидний том тэмцэл юу вэ гэхээр бид өөрсдийгөө эцгийнхээ адил цэвэршүүлэх тэмцэл. Баян гим нүгэл хийх уруу татлагууд, хүслүүд бидний дотор төрж байгаа. Энийг эсрэг бид тэмцэх ёстой. Би 1-ээс 3 дахь өдөр Библийн сургууль дээр ажиллаад 4-р 5 дахь өдөр чуулган дээр офслоод тэгээд хагасаа өдөр гэртээ байж байгаа. Үг сургаал бэлдэнгээ. Тэгээд ер нь хагасаа өдөр хаяа кофе шопд ордог байсан. Тэгээд өдөржингөө тайлбарт номлыг бол өдөржингөө бэлддэг байхгүй. Баян гэртээ өдөржингөө суух хэрэгтэй болдог. Тэгээд сэдвчсэн номлол орохоор арай хөнгөн байна. Арай цаг бэлдэх цаг нь арай жоохон богино. Кофе шоп ороод өчтөр ороод хичээлээ бэлдээ да. Номлоо бэлдээ да гэдэг кофе шоп орсон байна. Тэг ер нь би кофе шоп орох дуртай л да. Ярилцаа суух нь жоохон юм амардаг цаг байдаг ч гэсэн мөн аль болох би залуучууд яг юу бодож гин, юу сэтгэж гин гэдгийг харахыг хүсдэг. Хаал миний хүрээлэл дандаа юм итгэж хүмүүс болчихсон. Учираас миний хувьд итгэж биш хүнтэй уулзна гэдэг бол ховор. Тэгээд би итгэж биш хүмүүстэй байнга уулздаг хүмүүс их хатаархдаг. Тэд нөлөөлөх боломжтой. Тэдний өөрийгөө Бурхны хүүхэд гэдгийг гайх болгох боломжтой байхгүй. Гэтэ өчтөр кофе шоп ороод сууж байхад миний хажууд нэг 5 охин суусан. Тэгээд кофе шоп суугаад жоохон соёлтой суухгүй бай чанга яриад. Би ч уртгаа хийгээ сууж ирсэн. Гэтэ тэдний ярьж байгаа яриа чихэн нэг орж ирээд ирсэн. Тэд миний хажууд баг 2 цаг гарan сууж юм ярих та. Тэдний ярианы 80% нь баг 90% нь эсэргүүцдэг байсан. 11, 12 дугаар анги хүүхдүүд. Баа эсэргүүцэн тэнтэй үерхээ салаад тэр ингээ. Тэгээ би бодож яана одоо харин 11, 12-ын баян ийм зүйл ярьд юм болоо. Тэгээ нэг охин хичээлээ хийсэн ингээл. Тэгэл хэрнээ тэгээ хийхгүй тэгэл яриа. Тэгээ сүүлдээ би одоо хичээл хийх гэж ирсэн одоо таатай яриа таарчлаа гэдэг. Өгдөө гараа явцсан. Үнэхээр эдний интегр хүмүүсийн дунд орох юм бол үнэхээр хэцүүдх юм байна да гэж бодсон. Тэгээ би үнэхээр 11, 12 дугаар ангийн хүүхдүүд бол их том сорилтын дунд байд юм байна да гэж харж байгаа. Нийгэм хөгжихийн хэрээр, сошиал ертөнцийн хөгжихийн хэрээр бидний уруу татах, ялангуяа бидний уруу татлага сүүлийн үеийн залуучуудад бол ижил хүүстэнүүд байна, хүүснүүд байна. Иймэрхүү уруу татлага маш их гарч ирэх бол. Энэхүү уруу татлагуудад бид яах ёстой вэ гэхээр бидний эцэг ариуны адилаар цэврийн адилаар бид өөрийгөө цэвэршүүлэх шаардлага гарч ирнэ. Энэ бол өөрөөр юу гэж ямар зам гэдэг вэ? Энийг хавчиг зам гэж хэлдэг. Энийг нарийн зам гэж хэлдэг. Олон хүмүүс ингээл амьдраад байна шүү дээ. Олон хүмүүс хүссэн үнтэйгээ үерхэж байна, салж гин, нийлж гин. Тэгээ явж байхад өгөө би ариун байх ёстой гэж хэлээд зогсно гэдэг бол энэ чинь үнэхээр хэцүү нарийн зам юм. Бид Бурхны хүүхдүүд учраас бид энэхүү ариун цэвэр замыг сонгохоос аргагүй байдалд ордог. Тэгвэл яаж хийх юм бэ гэж. Өнөөдөө бол Библиэд хариулт нь байдаг л да. Галаад ном 5:16 дээр юу гэж хэлдэг вэ гэхээр харин сүнсээр яваарай. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэж. Энэ бол алдартай чухал үг ш. Энэ үгийг зарим чэйжлэр. Сүнсээр яваарай. Сүнс ариун сүнсээр дүүрэн байгаарай гэсэн үг. Ариун сүнсийн ариун сүнсээр дүүрэн байж түүгээр хөтлөгдөөрэй гэж хэлж байгаа. Тэгвэл махбодын дур хүслийг та нар гүйцэтгүүлэхгүй байж чадна. Бидний махбодын дур хүсэл юу? Баян гим нүглэр бидний хөтлөн шүү дээ. Гим чанартай учраас. Харин сүнсээр дүүрэн байгаа үедээ бид махбодынхаа хүслээр явахгүй байж чаддаг юм а гэсэн үг. Яагаад сүнс махбодын эсрэг хүсдэг? Махбод сүнсний эсрэг хүсдэг юм а гэж. Бидний махбод идэ, унтий, зодолтий, нарги цэнги гэдэг. Харин сүнс зүвийг сонгоё. Ариуныг сонгоё гэж хэлдэг. Тиймээс ариун сүнсээр дүүрэн байх үедээ бид илүү зөв хийх боломжтой.
Тиймээс бид яагаад чимээгүй цаг гэж хэлдэг? Бид яагаад залбирлаж ухалж хэлдэг? Сүнсээр л явахын тулд шүү дээ. Зүгээр сүнсээр явахын тулд юм. Ариун сүнсээр явбал махбодын хүслийг үсэлүүлэхгүй юм чи. Тэгээ та нар ерөнхийдөө бол нэг чуулганаас жоохон холдож байгаа хүмүүс, сүнсээр явахгүй байгаа хүмүүсийг хараад үзэхээр юугаа гүйцэтгүүлж эхэлдэг вэ гэхээр махбодынхаа хүслийг гүйцэтгүүлж эхэлдэг. Тэгээ би юм мэдэж ууж амарч тоглож болохгүй тухай юу хагт яриаггүй шүү. Энийг хөөж гим нүгэл орж болохгүй тухай ярьж байгаа шүү. Юугаар яваарай хоёрдугаар хаан. Сүнсээр яваарай. Тэгэх юм бол бид эцэг цэврийн айдлыг бид өөрийгөө яаж чаднаа? Цэвэршүүлж чаднаа гэж хэлж. Тэгвэл гайхалтай үг. Хоёрдугаар Тимот 2-ын 22 дээр хэлсэг байна. Бүгд хамтдаа харцгаая. Хоёрдугаар Тимот 2-ын 22. Хоёрдугаар Тимот 2-ын 22. За Тимот. Хамтдаа уншгаа. 3. Залуу насныхаа дур хүслээс зүгтаа. Юунаас зүгтаа? Дур хүслээс. Ямар хүмүүс дур хүсэл их байгаад байна? Залуу хүмүүс. Дур хүслээс зүгтаа. Тэмц гэж хэлээгүү, зодолт гэж хэлээгүү. Зүгээр дур хүслээс зүгт. Нэг баатар болох гэдэг ахын шаардлагагүй. Орой үдэж эсрэг хүснийхээ хүнтэй уулзчаад бурхан минь намайг хамгаалаарай. Гэхдээ би өөртөө тэмцэж байна гэдээ осоод авах боломжгүй. Зүгээр зүгтаа. Садар самуун үйл явдлыг үзэхдээ би өөр сорилтонд орохгүйгээ суухгүйгээ зүгээр зүгтаа. Зүгтаа. Цаашаа нэг үгс хэлсэн бэ. Цэвэр зүрхнээс эзнийг дуудагчдын хамт зөвхт байдал, итгэл, хайр ба амар тайвныг өшгөө. Энд дээр хамгийн чухал үг нь юу гэхээр цэвэр зүрхнээс эзнийг дуудагч нарын хамт гэдэг үг юм. Хэрв та цэвэр зүрхээр эзнийг дууддаг хүмүүстэй хамт байвал та зөвхт байдал, итгэл, хайр ба амар тайвныг өшгөж чаднаа гэж хэлж байгаа. Өөрөөсдийнхөө хүрээллийг өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Хэрв та гим нүгэл ярьдаг, хараал ярьдаг, хүмүүлдэг, ерөнхийдөө нэг дандаа хоёрдугаар сугийн юм ярьдаг иймэрхүү хүмүүстэй нийлвэл та тийм болох нь ойлгомжтой. Харин эзэн бидэнд юу гэж хэлж байгаа гэхээр цэвэр зүрхээр эзний дууддаг хүмүүстэй хамт бай. Өөрийнхөө хүрээллийг өөрчил. Христчин гэх хүн болгонтой биш аа. Христ итгэж хүмүүстэй хамт байгаарай гэж яриаггүй. Цэвэр зүрхнээс эзнийг дууддаг хүмүүстэй гэж. Цэвэр зүрхтэй их эзнийг харилцаж, түүнтэй ярилцаж явдаг тэр итгэлийн анхны дүүстэйгээ ойр байгаарай. Хүрээлэл. Итгэлийн анхны дүүсийн нөхөрлөл юм. Энэ таны хамгаалдаг юм шүү. Та итгэлийн анхны дүүстэй хамт байхгүй болол ихлэвэл та уруу татлаглуу гим нүгэл орж ирнэ. Тиймээс хүрээлэл үргэлж бодох хэрэгтэй. Ямар хүнтэй найзлах вэ? Найзуудаа уулзж байгаа хүмүүсээ сонгох хэрэгтэй. Танд сөрөг нөлөө өгөөд байгаа хүмүүсийг одоо юу н аль болох баг уулзах шиг хэрэгтэй. Та тэд хүмүүс нөлөөж чадахгүй л байгаа зүгээр хол явах хэрэгтэй гэсэн. Цэвэр зүрхнээс эзний дууддаг хүмүүстэй хамт байгаа. Энэ хоёр ишлэлийг та бүхэн заашгүй чэйжлээсэй гэж хэлмээр. Сүнсээр яв. Тэгээд цэвэр зүрхнээр эзний дуудагч нартай хамт байгаарай гэж. Яс Библийн сургуульд эзний чуулган, холбоо чуулгануудаас 8 хүн сурж байна. Нэгэр 8 хүний хувьд хамгийн чухал ивэлтэй зүйл эдгээр хүмүүс үг сурж байна. Сүнсээр явах ихний том боломж нь гарч ирж байгаа. Хоёрдугаар эдгээр хүмүүс итгэлийн анхны дүүс, ангийн хамт олон гэсэн хүрээл үүсэж байгаа. Тэгээд ирэхээр эдгээр хүмүүсүүд эзний замаар тууштай явхад асуудалгүй болж хувирдаг. Би та бүхэн уриал маань итгэлийн анхны дүүстэй ойр байгаа чи. Тэдэнтэйгээ уцаар ярихаас, нөхөрлөлд уулзалт хийхээс битээ хайр байгаа чи. Чуулган доторх байгаа хүмүүс үргэлж тантай ингээд нийлээд байдаггүй. Санал мал нийлдэг хүн үргэлж байхгүй л дээ. Гэтэл цэвэр зүрхээсний дуудаж байгаа хүмүүстэй л хамт байх гэж хэрэгтэй. Зарим нэг хүмүүсийн хувьд сонирхол нь өөрөөж магадгүй. Гэтэ эзнийг дууддаг хүн мөн л бол хамт байх хичээгээрэй гэж хэлмээр байна. За өнөөдрийнхөө үгийг дүгнэх юм бол бид өнгөрсөн 7 хоногт шинэ бүтээлнийхаа үрдсэн мөн өнөөдөр бол бид бурханы юу юм аа? Хүүхдүүд юм. Бид бурханы хүүхдүүд гэж дуудлах ямар их хайрыг эцэг бидэнд сорьгосныг хараач гэж хэлж байгаа. Тиймээс үргэлж өөртөө хэлэхгүй юу. За дагаад хэлье. Өөртөө хэлээрэй. Би бол бурханы хүүхэд 3 удаа. 3 Би бол бурханы хүүхэд. Би бол бурханы хүүхэд. Би бол бурханы хүүхэд. Амен. Бас үгэнслээ. Баян өөртөө хэлж явах хэрэгтэй зүйл. Би бол бурханы хүүхэд юм гэж.
Таныг ертөнцийн хүмүүс танихгүй, хүндлэхгүй, таныг өргөмжлөхгүй. Яагаад тэр эцэг танихгүй учраас. Гэхдээ та эцэг мэддэг учраас өөрийгөө үнэлээрэй. Бусад итгэлийн ахын дүүсээ бас үнэлээрэй. Бурхны хөгж. Хичнээн муухайсэн ч Бурхны хөгж. Ийм итгэл байна. Өөрийгөө үнэлээрэй. Боолын сэтгэлгээтэй байж болохгүй ш. Бурхны хөгж гэсэн сэтгэлгээтэй байна. Хоёрдугаар нь байлаа. Та Бурхны хөгж учраас түүнтэй адил болно. Та Бурхныг харна гэж Библи хэлж байна. Агуу Бурхантай адил Тэнгэрлэг хүний биеийг өмсөж та сүр жаглан түүнийг харах, түүнтэй уулзах, Бурхантай ярилцах тийм цаг таны амьдрал дээр ирнэ гэж хэлж байна. Ягаа Бурхны хүүхэд нь учраас шүү дээ. Үргэлжлүүлэн гудаа шүү дээ ярьлаа. Тийм учраас энэ дэлхийн дээр амьдрах хугацаанд тэр хүн ариун Бурхныхаа адил, цэвэр Бурхныхаа адил, Бурхан аавынхаа адил ариун цэвэр амьдраач гэж. Бид яавал цэвэр амьдрах вэ? Бид сүнсээр явах үед. Өдөр болгон эсний үгтэй, үг залбиралтай ойр байх үед. Бид сүнсээр явах үед махбодын хүслийг ялж чадна. Хоёрдугаарх нь цэвэр зүрхнээр эзнийг дуудагч нартай хамт яваарай гэж хэлж байна. Тэглээхэн үсээ энэ 7 хоногийн турш би тагны уриалмаар хань өөрөө өөртөө хэлээрэй. Би бол Бурхны хүүхд юм аа гэж. Хоёрдугаарх нь итгэлийн ахын дүүсийн нөхөрлөлийг үнийг бодож, итгэлийн ахын дүүстэй нөхөрлөх, тэднийг урамшуулах, тэдэнтэй найзлахтаа илүү зоригтой, зориулттай байгаасаа гэж хэлмээр байна. Бүгд хамтдаа үгийн төлөө залбирцгаая.